1-7 дугаар сарын байдлаар иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 15,136, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 5,617, хууль этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 1092 иргэн хууль этгээдэд бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна. Нийт хүн амын тоо 85,157. Үүнээс гадаад пассвортын машинаар 884, дүрт машины лавлгаа үйлчилгээ 5,369, e-бизнес сайтаар 1,600 иргэнд тус бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна. Иргэний улсын бүртгэлийн чиглэлээр төрсний бүртгэл 704, гэрчлэлтийн бүртгэл 152, нас барсны бүртгэл 304, үндэсний энгийн гадаад пассворт 3390, иргэний цахим үнэлэх 2468, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр төрөөс өвчлсөн үнэгүй газар 319, хувийн сууц 78, шинээр бүртгүүлсэн орон сууц 260, төрөөс өвчлсөн үнэгүй орон сууц 5, үйлчлэгийн зориулалттай байр 63, өмчлөх хэрэг шилжих 1437, лавлгаа хуулбар 447, барьцааны гэрээ 3008 бол хууль этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр хязгаарлалт хариуцлагатай компани 110, нөхөрлөл 4, хоршоо 103, төрийн бус байгууллага 33, үйлдвэрчний эвлэлийн байгууллага 2, бусад 840 бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна.